Hello. За сайн бацгаана уу? Би яагаад чимээгүй яриад байна хэрвээ сургууль дээр байна. Маань сургууль чимээгүй гадна. Хайгаад байна би жаахан. За би шалгалтынхаа хариуг харах гад хүрээд ирсэн байна. Яхаа өмнөх хариуг нь мэдчихсэн л да. Гэхдээ би нэг оноо шалгалтын дундаасаа ингээд буруу зассан яаж хийж агаад нэг оноо авч чадах юм бол миний оноо 2-7 ээж агаад 2-3 болох боломж байгаа болохоор би тэр боломжийн төлөө сургууль дээр хүрээд ирлээ л дээ. За ямар ч гэсэн тийм ажил өнөдөр тэ энийгээ тарчи бүгдээр сүгийгчэнд очноо. Ямар ч сургууль дээр ирсэн. Сургуулаа би амар сансан байна. Одоо ирээдүйд би дараагийн шалгалтанда энд манай намын сан нэгтэн намын сандаа бэлтнэ. За би сургуулийнхаа Испани буудлын дээр за ямар ч байсан миний шалгалтын дээр нэг 2 асуулт байсан. Би хагас оноо авч авах. Тэрээ авчих юм бол миний оноо сайжраад авахгүй бол 2-7-аараа үлдэн. Тэгэхээр 2-7 2-3 гэх чинь амар гайгүй юм болохоор би тэгээд найдаал тэгээд арчлаад одоо сүгийгчэнд очно бүгдээрээ. Жохон салхитай сэрүүхэн байна өнөөдөр. Би сүгийгчэндээ ирж байна. Нэг торт авсан, нэг Ferrero Rocher авсан, тэгээд комбуча авсан. Жижиг комбучаг би болон замдаа гонно гэсэн чинь масктай болохоор нэг бас олигтой ууж чадсангүй. Тэгээд том комбучаг энэ сүгийгчдээ бэлгэнд авсангүй яа нунлаа. За арнаа бүгдээрээ. Би ирнэ угаасаа хэлсэн байгаа л да. Энэ хавныг юм амар гоё агаад хөрхэн хаусуудтай гаднаа нэхгүй цэцэг мэцэгтэй. Одоо эдний neighborhood таалагддаг шүү. Манай сүгийгчэнд гэрэн гадаа энэ хараад жимснүүдээ байна. Асуу гоё. Энэ чатарган уу? Энэ чатарган юм шиг байна те. Энэ ч гэсэн ямар сонирхолтой жимсээ. Энэ чатарган юм уу сүгийгчээ? Энэ чатарган юм уу? Мэдгүй. Цохоо сүгийгчээ та ярина. Би тэрээс бол би Брамбра хош орена. Энэ оливын ойлын савн өстө хөөрхөн шүү. Та ийм сав хаанаас авсан? наа чи оливын тостоо би яаж авсан? Аль дэлгүүрээс авсан? Мэдгүй. Чи удаж байгаа юм. Оливын тост наа чи өөр доктор байсан. Би Бенитэй хамт юм зарж байна. Цаана юм тааш. Сайн халтаа талбай. Хацаас. Das ist auch lieb, ne? Ich dachte, das ist
За сүгийгч Беня 2 намайг сая ийшээ хүргээд өгсөн. Яг гэрээ хажууд. Одоо би орно гэртээ. Воо шин юм мэдээлэл сонсож аваад юу байна мүү байна. Надаар юу байна, танаар юу байна гэж байгаа л тэгэл одоо харж ин да. Өнөөдрийн ажил болсон. За дараагийн өдөр болсон. Би өнөөдөр номын санд орон бас юу арах байгаа. Apple Store арах хэвээр нэгэн авсан тэрийгээ буруу авсан буцааж өгнө болох нь үгүй юу мэдэхгүй байна. За Apple Store орно, тэгээ дараа номын санд орно. Тэрний дараа би оройн хоолнд өргөцсөн. Найзуудтайгаа нөгөө нэг манай Алекс Софигийн гэрт оройн хоолнд өргөцсөн. Тэрэнд нь очноор Алекс нөө Испани залуу болохоор Испанууд ч оройн хоолоо амар орой иддэг. Тэгээд оройн хоол гэсэн чи орой 8 цагаас өрсөн. Биш ээ 8 цагаас оройд 9 цагаас идэж эхэлнэ гэлөө. Бүр хар шив идэх юм яриад ах. Надад бол оройн хоол гэсэн чи 6 7 гэл тэгэл хамгийн максимум нь 7. Би 6 гэл оройн хоолоо иддэг баха та. За. Өнөөдөр жоо сэрүүхэн болцсон би. Эм цамцсод Балтаанд орсон шүү. Балтаанд орсон. Би танарт хамгийн чухал юм хэлхээ мартсан байна шүү дээ. Манай Берлинд юу өнөөдөр BVG гэдэг олон нийтийн тээврийн компани бослог гаргаад тэгээд нөгөө цалин нэмүүлэх гээд ажилчид нь бослог гаргаад өнөөдөр ажиллахгүй байгаа. Тэгээ өнөөдөр бүх автобуснууд явахгүй, бүх U-Bahn-ууд явахгүй. S-Bahn өөр компани учраас S-Bahn-ууд явж байгаа. Тэгээ би одоо нөгөө нэг S-Bahn-ийнхаа Jungfernherde хүртэл алхаад тэндээс суугаад явна. S-Bahn суугаад ер нь бол сонин зөвүүн байна. 5 дахь өдөр босч мосоод би сая ярьсан чинь манай заяа ажилдаа бүр таксид нь гинэ. Тэднийх рүү одоо эндээс угаасаа U-Bahn явахгүй байгаа болохоор би дэлгүүртэй амтаа энэ дэвтэр нэгийг авсан. Миний дээрээс хараад амар амар юм баггүй юу? Mochi ice. Биндэс нэг нь хийдэ, нэг нь 1.30 гэнэ. Ямар үнэтэй юм. Шоколадтай авахгүй л дээ, тирамису авахгүй. Би энэс бол тэр энэ матча ногоон цай хэмбэ малинатай тэгээ цаатлын тэр чай гэдгийг авмаархан. Чоо. Масхаа бүгдээ. За манай Apple-ийн дэлгүүр байна. Би энэ Deloitte-ийн хажууд байна л да. Компани ийм даан байж болох уу энаараа ингээд. Давхар болгон манай компани шүү гэдгийг сануулад байгаа юм шиг ямар зөв юм те. Би тэгтээ Deloitte-д ажиллах хүсдэг байсан л да нэг үед хэсэг. Одоо сайн мэдэхгүй байна. Одоо жоох уур газар ажилламаар байгаа. Тэгтээ эндээс надад ажлын санд ирвэл би авахаа. За энэ бол манай сургуулийн хамгийн төв намын сан. Тэгээд энэ намын сангаа бид нэр урлагийн сургуулийн оюутнуудтай хувааж ашигладаг байгаа. Манай урлагийн сургуулийн хажууд байдаг. Тэгээд одоо би хичээл хийж байгаа шиг царайлж байна. Хэдхэн секундын турш. За, намын сангуудад одоо бүр өмнө нь сууж байхдаа маска тайлж олно гэдэг байсан бол одоо бүр болохгүй гэсэн байгаа. Тэгээд коронавигийн тоо ихсээд байгаатай холбогдуулаад тэгэхээр би жоохон намын санд суух хүсэл байхгүй болсон юмны дараа жоохон ядаргаатайсан л та. За дараагийн өдөр болсон.
Би өчигдөр найзындаа байж байгаа нөгөө нэг хоол идж байгаа, хоол хийсэн бичлэгээ тавья гэж бодсон боловч тэндхийн гэрэлтүүлэг нь амар муу болохоор би ерөөсөө алхтаа бичлэг хийж чадсангүй. Тэгээд орой 12 гэж хахад хараад тэгээд шууд нам унтсан. Би сүүлээд угаасаа 11 гэж унтаад байгаа болохоор 12 гэдэг нь надад бүр амар арай санагдаад. Тэгээ ямар ч байсан одоо би ажилдаа авч ирэх хагас өдөр за нэг тиймэрхүү байна. Тэгээ өнөөдрийн бичлэгийг юу нэгээ дуусгачих хэдэн ч хоногийн влог болчих. Би бүгдийг нэг юм базаа хийчих шиг боллоо. За миний бичлэгийг үзсэнд баярлалаа. Хайртай шүү. Subscribe хийгээрэй. Bye bye.